Мажа буюу Монголын аялал жуулчлал амай. 2022 оны 1 сарын 2 хөрөнгөний Монгол улсын нийслэл Улаанбаатар. 200 гаруй жилийн түүхтэй демократиа хэмээх гадны хоцрогдсон тогтолцоог өнгөрсөн зууны 90-ад онд арчлал гэж буруу орчуулан Монголдо нэвтрүүлснээс болж дэлхийн хамгийн эртний өнөөг хүртэл оршин буй агуу соёл иргэншил маань урууданд ороодож дүүхэндээ байгаагүй ёроолын цэгтээ хүрсэн. Ямар ч хамаагүй аргаар мөнгө олж, гой байшин, үнэтэй машин, тансаг амьдрахыг амьдралынхаа зорилго болгосон итгэл бишрэл, эх оронч сэтгэлгүй өсхийн үлэнгүүд демократи буюу мөнгөтэй хүнэл төрийн тамга атгах гэсэн тогтолцоог ашиглан Монголын төр засгийн оройд гарч чаад эх орон ард түмнээ тонон дээрэмцээр байна. Тэдний үйлдэл хамгийн том нүгэл нь Авгаа Эзэн хааны Монгол үндэсний онгон дагшин газар нутгийг лиценз нэрээр гадныханд өгч өвөг дээдс минь өн эрднээс хамгаалan хадгалж ирсэн Тэнгэрийн орныг маань дахин сэргээхдхийн аргагүйгээр сүйтгэж буй явдал юм. Өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн Тэнгэр шүтэн бол шашин, мухар сүсэг төдий зүйл биш ээ. Харин орчлон ертөнцийн үнэн мөн чанарыг танин мэдхэд зориулсан өн эрдний соёл иргэншлийн гүн ухаан амьдралын туршлага илээ. Хүмүүн дүрс нь дотроо зүрхтэй, нэг цээж, 5 үе мөчтэй, гадаргуугийн 70% нь устдаа Тэнгэр эцгээр хамгаалуулсан дэлхийн эхийг дуурайсан гэдгийг өвөг дээдс маань аль эрт ойлгоод бидэнд сургаж ирсэн. Тэнгэр шүтээний дэлхийн эхтэр оршин буй бүх юм амьд гэсэн сургаал нь үнэн болохыг орчин үеийн шинжлэх ухаан аль эрт баталсан. Гэтэл бид өөрсдийнхөө амьдарч буй дэлхийн эхээ байгалийн баялаг гэж буруу нэрлэн сүрүүлж эхэлсэн нь Тэнгэр шүтэнтэй хүн гаралтай монголчууд бидний оюун санаа хэр их угаагдж бохирцны хамгийн тод жишээ мөн. Демократик их тогтолцооны улмаас дороотож 15 жил хямарсан Монгол улсаа аварч өндөр хөгжилд хүрэх арга замыг олохын тулд 2005 оны намар бие холын аян замдаа гарсан билээ. Дэлхийг тойрсон 12 жилийн хугацаанд хүмүүн төрлөختөнгийн өөр шашин шүтлэг улс төр нийгмийн зохион байгуулалттай 86 улсыг биеэрээ судалж монголчуудад хэрэгтэй гэсэн болгоныг нь тэмдэглэн аваад өнгөд фото зургаар баримтжуулж гайхамшигт ертөнц цуврал номуудад хадгалан хойч үедээ үлдээсээр өндөр хөгжилтэй хэмээгдэх орнуудын адил ард иргэдээ өр зээлийн дарамтад оруулахгүй ядуу буурай орнуудын адил ахан дүүсээ гадагш хөдөлмөрийн боолчлолд явуулахгүй хүн бүрийг гэр бүл үр хүүхдийнхээ дэргэд амар тайван хангалуун амьдруулах арга замыг олох нь амай Монгол бадарчин төслийн гол зорилгуудын нэг байсан. Би олон улсын харилцааны мэргэжтэн хэдий ч аялал жуулчлалыг онцгойлон судалсан дараах шалтгаантай юм. Дэлхийн өнцөг булан бүрийн өөр үүсэл гаралтай янз бүрийн хүмүүсээс та яг юу хүсдэг вэ гэж асуухад дэлхийг тойрон аялах гэсэн хариулт хамгийн олонтоо сонсогддог байсан. Хүмүүн төрөл угаасаа өөдөмтгай зан чанартай учраас ямагт шинийг ирэл хийлж адал явдал өөр мэдрэмжийг хүсэж байдаг. Мөн кино зурагтаар үзсэн, номоос уншсан, бусдаас сонссон газрыг биеэр үзхийг мөрөөддөг. Нүүдэлчдийг бодвол суурин соёл иргэншлийнх нь нэг газар удаан амьдардаг болохоор өдөр бүр давтагддаг нэг хэвийн амьдралаасаа залхаж төрч болов шинэ газар очиж өөр мэдрэмж авахыг хүсдэг. Ийм учраас аялал жуулчлал нь дэлхийн эдийн засагт асар их мөнгө эргэлдүүлдэг салбаруудын нэг ажээ. Монголд зөв аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд дэлхийн хамгийн олон жуулчин хөлөө авдаг улс орнуудын аялал жуулчлалын салбарт нь ажиллаж туршлагаас нь судалсан. Тэгээд энэ салбар иргэдийн амьдралд хэрхэн эерэг болон сөрөг нөлөө үзүүлж болохыг газар дээр нь хараад тэмдэглэн авч баримтжуулсан. Урчлан мэдсэн байна гэдэг бол хамгаалагдсан гэсэн үг шүү дээ. Амрах зорилгоор манай зочилж байгаа жуулчдыг дараах байдлаар ангиллаа. Шинэ газрын сонио хачин зүйлсийг судлан танин мэдээд өөрийн хүмүүстэй хүргэх зорилготой судлаачид. Цусаа хөөргөж өөрийн хүч чадал төсвөр хатуужлаа сорохыг хүсдэг адал явдал хайгчид. Тайван орчинд өөртөө байхыг хүсдэг амрагчид. Шинэ сонин зүйлээр сэтгэл санаагаа сэнэглэхийг хүсдэг жуулчид гээд төрөл бүрийн хүмүүс манай оронд зочилж байна. Дэлхийн жуулчдыг санхүүгийн боломж аялдаа зарцуулах төсвөөр нь ангилвал өссөн мэдрэмж үйлчлэгээ авахын тулд хэдэг чамаагүй зарч чадах жуулчид. Гэр бүлдээ 10-аас 20 мянган ногоон зарцуулах төсөвтэй жуулчид. Мөн аль болох бага зардлаар аялахыг зорддог жуулчид гэж хуваажуулж байна.
Аялал жуулчлалын салбар нь эдийн засаг, соёл урлаг, дотоодын тээвэр, үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж улс орны олон улсын нэр хүнд байр суурийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Гэвч аялал жуулчлалыг бодлогогүй буруу төлөвлөж, зохисгүй хэрэгжүүлбэл байгаль орчныг сүйтгэж, иргэдийг боолчилж, элдв халдвар төвчөнд харааж, буруу номлын нөлөөгөөр улс орныг дотроос нь задрааж, гадныхын дэслүүлдэг маш аюултай салбар болохыг бас мэдлээ. Аялал жуулчлалын салбарыг зөв хөгжүүлж чадвал дэлхийд тэргүүлэх чанарын үндэсний бүтээгдэхүүнүүдэд гадагш зарах гэж хэл, гайл, татврын хөнгөлөлт гоохгүй, тээвэрлэлт борлуулалтад санаа зовхгүй болно. Учир нь худалдаа авагчид өөрсдөө ирж үн хаялцуулан авдаг тийм тансаг зах зээлийг дотооддоо бүтээж болно. Өндөр хөгжилтэй гэх орнуудын жинхэнэ аялагчид ихэвчлэн бага наснаасаа гэр бүлтэйгээ аялаад эхэлсэн байдаг. Тиймээс тэдэнд тансаг ариун цэврийн өрөө, өшөө дурсгал, эртний хот суурангууд аль хэдийнэ сонирн биш болсон. Тэд одоо шин урд өмнө мэдэрч байгаагүй зүйлийг эрэлхийлж байгаа. Бид барилга, байшин, хөшөө дурсгал барьж мөнгө төгрөгөө дэмий өрхийн оронд хэний ч зохиож хуулж чадхааргүй сонирхолтой адал явдалтай аялал жуулчлалын хөтөлбөрийг дэлхийд санал болгох хэрэгтэй. Тэгж чадвал олон улсын аялал жуулчлалын зах зээлд Монгол улс цойлон гарч ирэх бүрэн боломжтой. Ихэнх газар нутгаа хувьчснаас болж хашаа барилгуудын дунд амьдралаа өнгөрөөдөг улсуудын иргэд бидэн шиг тал хээрийн тэнүүн жаргалыг бараг мэддэггүй. Орон сууцны төлбөр өөр зөөлөө төлөх гэж амьдралынхаа хагасыг зарцуулдаггүй. Онгон байгаль гэр бүл үр хүүхдийнхээ хамт аз жаргалтай амьдарч танихгүй зочин цай хоол ээж өгөхийг хүн чанар гэж боддог тийм сайхан соёл иргэншил өнөөгийн дэлхийд цөөнөлдөж. Тиймээс насаараа өрөө төлөх гэж амьдардаг хөрөнгөний нийгэм уруу шашин соёлуудаас тэнгэр шүтэнтний нүүдлийн соёл иргэншлээ хамгаалах хэрэгтэй. Дэлхийн аялал жуулчлалын хамгийн том судас төв дээр нь байрлаж буй Монгол улс маань аялал жуулчлалын салбараа мэргэжлийн төвшөнд зөв бодлогоор хөгжүүлж чадвал хүн амынхаа 30-аас илүүгүй хувийг энэ салбараас орлоготой болгож тансаг сайхан амьдруулж болохыг би дэлхийгээс олж харсаа. Монгол улсад ямар төрлийн аялал жуулчлалыг хөгжүүлбэл ард иргэдэд аюулгүй эдийн засаг өгөөжтэй байх вэ гэж дэлхийн аялал жуулчлалын салбарт 10 хэдэн жил ажиллаж амьдарч дотроос нь судалсан надаас хэн нэгэн асуувал гэр бүлийн аялал жуулчлалд анхаарлаа хандуулбал маш зөв гэж хариулах болно. Олон тооны зочин хөлөө авахын тулд өөртөө аюулгүй тайван амьдрах орон зайгүй болсон. Байгалийн хамаг сайхан газраа аялал жуулчлалын хөрөнгө оруулалт нэрийн дор гадныханд алдсан. Залуу үеийнхээ бие сэтгэл амьдралыг жуулчдад мөнгөөр үнэлүүлж байгаа олон улс байна. Аялал жуулчлалын салбарын хэд хамаарал хараат байдалд орсон олон улс орны алдааг харсан болохоор 30-аас илүүгүй хувийг гэж урьдчилан сэргийлээд хамгаалж байгаа хэрэг юм а. Доктор муутай энэ салбарт хэд найдаж болохгүй. Аялал жуулчлалын салбарыг огт мэдэхгүй хүмүүс Монгол эртний барилга байгууламж хөшөө дурсгал байхгүй учраас жуулчид ирэхгүй байна гэж буруу ярьдаг. Хэрвээ жуулчид түүх дурсгалт барилга байшин үзье гэвэл мэдээж Франц, Итали, Египт дундад улсыг зорино. Далайн эргийн амралтыг хүсвэл Хавай, Бали, Карибын тэнгис зочлно. Тэгвэл бидэнд юу байна вэ? Дэлхийн эхийн гол телевиз цээж болсон өндөрлөгт амьдардаг монголчууд бидэнд шиврийн ойн бүтээсэн хэмжээшгүй их хүчил төрөгч сэнгэлсэн цэвэр агаар бий. Жилийн ихэнх өдөр хөх тэнгэртэй намбааж байдаг алтан шаргал нар бий. Аж үйлдвэрийн бохирдолд өртөөгүй цэвэр цэнгэг ус бий. Хүмүүн гэдэг сүүн тижээлтэй махан идэж амьтны хувьд хамгийн амттай бас эрүүл шин тижээлтэй хоол унд бий. Байгалийн гайхамшиг болсон өвөл зүүн хавар намар гэсэн дөрвөн улирал бий. Тэнгэр тулсан уус баруун зүгт сая зээр бэлчсэн хязгааргүй тал нутаг зүүн зүгт эртний тэмээ элсэн манхантай говь өмнө зүгт цэвэр усны нөөцтэй шиврийн ой хой зүгт бий. Байгалийн баялгууд бүгд бидэнд бий. Сая од гараг түгсэн огторгун яг доор нь бид амьдарч байна. Агуу хаадын тамгалсан газар нутагт амар тайван аюулгүй аж төрж байна. Тэнгэр шүтлэгтэй өн эртний нүүдлийн соёл иргэншлээ одоо ч гэсэн авч явж байна. Хүмүүн төрлөختний нүдийг хужирлан сэтгэлийг нь дэвтээж ядаргааг нь тайлах юр бүсийн ертөнц зөвхөн бидэнд л байна. Бид Диваажинд амьдарч байна. Орчин үеийн нийслэлийн төвөөс ердөө 1 цагийн зайд таны мэдх Чингис хаан Атилаг үеийн тэнгэр шүтлэгт нүүдэлчтэй амьдралыг харж болно. Та цаг хугацаагаар аялна гэж гадныханд ярихад тэдний нүд орой дээрээ гардаг. Учир нь бидний өдөр тутамдаа энгийн мэд хүлээн авдаг зүйлс дэлхийн олон хүмүүний хувьд хизээч мэдэрч байгаагүй гайхамшиг байдаг.
Бид агуу түүх, өв соёл, ёс заншлыг өг дээдсээсээ уламжилж авсан. Тиймээс энэ бол бидний хамгийн том баялаг, хамгийн үнэтэй өв, хамгийн том бахархал. Үнийг л бид ойлгож ухаарч үнэлж сурах хэрэгтэй. Онгон дагшин байгалаа хамгаалan үлдвэл Египтийн пирамид, Хятадын цагаан ирмнээс ч үнцэнтэй барагдашгүй ариун баялаг бидэнд байх болно. Өөрийн нэгэн тэмдэглэлд манай тэнгэр шүтлэг нүүдлийн соёл иргэншил нь дэлхийн хамгийн эртний соёл иргэншлүүдийн нэг гэж тайлбарлаж байсан. Хүмүүн дүрст нь гартаа мод чулуу барин зэрлэг амьтдаг агнан амьдарч байгаад улмаар тэднийг гаршуулж байгальтайгаа зохицон амьдрах ухааныг бий болгосон. Тэр цаг үеэс бидний түүх эхэлсэн. Тэр түүх, тэр соёл, тэр амьдралын хэв маяг өнөөдөр ч Монголын тал нутагт уул мөрөө хадгалсаар байна. Эртний соёл иргэншлүүд үр тарианаас хамаарч амьдардаг суурин амьдрал шилжиж байх үед бид нүүдлэж байсан. Грек, Ромчууд Европын соёл иргэншлийн суурийг тавьж байх үед бид мөн л нүүдлэж байсан. Америк, Япон, Европын суурин соёл иргэншлүүд өнөөдрийн түвшинд хүрсэн байхад нүүдлийн соёл иргэншлээ хадгалсан өвөрмөц улс хэвээрээ байна. Зарим монголчууд үүнийг хоцрогдол гэж бодож болох юм. Устай адил байгалаа сүрүүлээгүй тул бид төрүүлж авна. Сайхан барилга, түүхэн дурсгалт газруудтай Парисын гудамжаар алхахад соёл иргэншлийнхэн олон зуун жилийн түүх харагдагч хүмүүсийн амьдрал орчин үеих болсон байдаг. Харин Монголын хээр талд мянган жилийн түүхтэй тэнгэр шүтлэгт нүүдэлчдийн амьдралын хэв маяг өнөөдөр ч хэсэн үргэлжилсээр. Монголын нүүдэлчид бол өмнөх түүхийн өнөө цагийн бодит жишээ, аялал жуулчлалын гол үзүр, бидний бахархлуудын нэг үлээ. Аялал жуулчлалыг зөв хэрэгжүүлж, эдийн засгийн авч яваа улсуудыг хараад байхад маш сайн бодлогын ачаар эдийн засаг, соёл, урлаг, үндэсний үйлдвэрлэл, дэд бүтэц болон бусад салбаруудаа санхүүжүүлж, хөлжүүлж чадсан байна. Аялал жуулчлал нь улс орны тусгаар тогтмол, үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой салбар учраас төрийн бодлогыг анханаас нь зөв тодорхойлж, улс орондоо хүлээн авах жуулчдын тоог үндэсний эрх ашигт нийцүүлэн үндсэн хуулиндаа заах шаардлагатай. Тэгэхгүй бол хяналтгүй нэвтэрсэн гадныхан хизээ нэгэн өдөр олонх болж цөөн хүн амтай бид эзлэгдэх аюул нүүрлэнэ. Аялал жуулчлалыг хөгжүүлж байна гэд Монголынхон онгон дагшин тал нутгаа гадаадуудын хөлөнд сийжүүлэхгүй тулд өндөр өртөг төлөх боломжтой цөөн тооны жуулчдыг тусгай хөтөлбөр, зам бодлогын дагуу хүлээн аваад үддэг маш нарийн хөтөлбөр боловсруулах шаардлагатай юм билээ. Монголчууд их орондоо амар сайхан амьдралаа гадны нөлөөгөө өргөжлүүлэх тийм зөв бодлого хэрэгжүүлэх нь аялал жуулчлалын салбарын гол үүрэг. Хэдийгээр олон улсын аялал жуулчлал нь Монгол үндэстний хувьд тодорхой эрсдэл аюул дагуулдагч, үзэгсэнтэй байгаль, өвөрмөц соёлтой бид бодол санаагаа ухаалгаар чиглүүлж чадвал аялал жуулчлалыг ард түмнийхээ хангалуун сайхан амьдралын нэгэн үндэс болгож болно. Байгаль дэлхийгээ сүйтгэлгүйгээр ард иргэдээ ажил орлоготой болгох хамгийн зөв боломжуудын нэг нь эрэлт ихтэй аялал жуулчлалын салбар гэдгийг ойлгосон учраас энэ салбарыг үнсгий судалж Монголдо зөв хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Facebook-ийн Мажаа буюу Монголын аялал жуулчлал пэйж хуудсанд аялал жуулчлалтай холбоотой чухал мэдээлэл, судалгаа, туршлагаа цуглуулсаар байгаа. Мөн Амай Тэнгэрийн төслийг дагаж Монголоо гадны хүмүүний нүдээр дахин нэг хараарай.